аврах шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө үргэлжиж байна. Мутайн тулааны спортын улсын аврагтай 2 дахь жилдээ хамт болж байгаа энэ удаагийн улсын аврагт 200 гаруй тамирчид рингэн дээр тулалдж байна. Хоригчин байгууллагын 200 гаруй тамирчид Мишель Экспод чуулж байна. Тэд улсын аваргын рингэн дээр 152 багц медалийн төлөө өрсөлдөж байгаамаа. Улсын аврах шалгаруулах тэмцээн өсвөр үе залуучууд, насан туршид, эмэгтэйчүүд гэсэн ангилал 38 жинд явагдаж байгаа. Энэ удаагийн кикбоксинг 9, Мутайгийн 2 дахь удаагийн улсын аврах болж байгаагаар онцлогтой нийслэлийн клубүүдийн хүчтэй өрсөлдөгчд хөдөө орон нутгаас ч ирсэн байлаа. За тэмцээнийг ховд Баян хонгор, Дундгой, Сүхбаатар болон Дархан Эрдэнэт хотуудаас тамирчид зорь ирсэн байна. Орон нутгийн тамирчдын ур чадвар нэлээд их сайн өссөн бэ. Бас олон улсын хэмжээний мастер шгшээгийн бүрэлдэхүүнд байдаг сайн тамирчдаа бас зарим тоглолтод энэ тэнцүү өрсөлдөх тийм хэмжээний тамирчид бас байна. Тэр энэ улсын аврах төрүүлсэн тамирчдыг одоо цаашлаад ямар тэмцээн уралдаанд хүлээж байгаа вэ? Улсын аврах шалгаруулалт тэмцээний гол зорилго нь энэ улсын аврах шалгаруулалт тэмцээнд төрүүлсэн баг тамирчдыг улсын шгшээгийн бүрэлдэхүүнд урьж гадагшаас өшөө тийм ээ маш олон тэмцээнд одоо авч явдаг. Одоо ялангуяа 2013 онд Инчонд дэлхийн тулааны спортын наадам болно. Тэр тэмцээн тэргээд дараагийн том тэмцээн уралдаануудад тамирчдыг бэлдэнэ. Тэмцээн 6 өдөр үргэлжилнэ. Улсын аврах шалгаруулах тэмцээний шилдэгүүд улсын шигшээ багтах магадлал өндөр бөгөөд олон улсын тэмцээн уралдааны эрхийг ч мөн авах юмаа.